За сайн байна уу? Монгол хэлний хичээлээ оръё. За өнөөдрийн сар өдрөө бичээрэй. 3 дугаар сарын 3 лав гараг. Хичээлийн сэдэв ертөнцийн 3-ыг зохион бичих. За ертөнцийн 3-аас санаа аван дуурайж зохиож бичих ийм сэдвтэй хичээл гарнаа. Өнөөдрийн хичээлээр ертөнцийн 3 гэж юу вэ? Яагаад ертөнцийн 3 гэж нэрлэснийг ойлгох. 3-дугаарт нь ертөнцийн 3 зохиож бичиж сурах гэсэн зорилготой хичээл байна. ертөнцийн 3 гэдэг нь Монгол ардын аман зохиолын сэцлэл буюу нэгэн төрлийн сургаал хэллэг. ертөнцийн 3 нь 3 мөрөөс тогтдог бадаг бүхий шүлгэлсэн хэлбэртэй ба бодит байдал, хийсвэр зүйл, гүн ухаан, амьдралын утга учир гэд бүхий л зүйлсийг оновчтой хэлж чаддгаараа онцлогтой. ертөнцийн 3 хэмээсний учир нь монголчууд эрт дээр үеэс 3-ын тог ихэд чухалчлан бэлэгшээж 3 цагийн ёс, 93 наадам, аяны 3 дуурай, чандман эрдэнэ, соём дээр байгаа 3 галын дөлөөс харж ингэж мэдхэд 3-ын тог ихэд дээдлэн бэлэгшээдэг байсан нь харагдаж байна. За энд ертөнцийн 3 баян гэсэн эрдэм ном, дээд баян, үр хөөхөд, дунд баян, эд хөрөнгө, адаг баян гэснийг биеийн хэсэг болон тоон дугаарлалтай харьцуулж харъя. За энд тодруулсан хэсэг нь адаг, дунд, дээд гэсэн үгс байж байна. За үүнийг багш нь үргэлжлүүлэн тэмдэглэж харуулъя. За энэ адаг сүүл биеийн хэсэгтэй харьцуулахад сүүлтэй, тоон дугаарлалтай харьцуулахад 3-тай, дунд гэсэн нь их бие, за тоон дугаарлалын 2 гэсэнтэй, дээд гэдэг нь толгой, тоон дугаарлалын 1 гэсэнтэй харьцагдаж харах юм боломжтой байна. За ертөнцийн 3 сайхан. Аав ээжийн сургаал нэг сайхан, хатар газрын цэцэг нэг сайхан, 15-ны сар нэг сайхан. За үүнийг зургаар илэрхийлсэн зургаар тайлбарлая. Аав ээж эцэг өвгдийн сургаал нь хүний ажил үйлс, амьдралыг зөв, сайн сайхан байхад их чухлыг илэрхийлсэн. За цэцэгс нь байгаль дэлхийг чимдэг, нэгэн үзэсгэлэн болохыг илэрхийлсэн. За ертөнцийг ээгүүлж бүтэн сайхныг илэрхийлдэг шинийн 15-ны сарыг бас нэг сайханд оруулж илэрхийлэн харуулжээ. Жигдэрсэн оддын дунд сар нэг сайхан, жигүүртэн шуудаас тогос нэг сайхан, жигдэлсэн моддоос галбарбаасан нэг сайхан гэсэн байна. За галбарбаасан гэдэг маань энэ тхийн эртний домог төгүүлдэг тэнгэрийн нэгэн мод сүүдэртэн суугаад 9 хүсэл нь биелдэ гэж ингэж бэлэгшээдэг мод байх нэ. За тэгвэл шуудын дотроос дэлгэгдэж харагддаг энэ өдөөрөө хамгийн ганган сайханд нь тогос тооцогддог. За энд хоёр ертөнцийн 3 сайхныг хооронд нь илэрхийлж хамтдагж ингэж жишиж харуулж байгаа ийм байдал байна. За усны ёроолд уулан дургасан утаж ариусгадаг ийм ногоон зүйлсүүд байх нь. За үүний бүгдээрээ бодоорой. Усны ёроолд юу ногоон байдаг юм бол, уулан дургасан юу ногоон байдаг юм бол, утаж ариусгадаг юу ногоон байдаг юм бол гэдэг. За энэ болгоныг ардын аман зохиол буюу хүмүүс бие биедээ дамжуулан улам сайжруулж, улам утга төгөлдөр болгон ингэж зохиосон учраас харьцуулж хэлэхэд маш олон зүйлсүүд байх нэ. За усны ёроолд замаг, уулан дургасан, гацуур,
дутаж ариусгадаг арц ногоон гэсэн мэт. За ахаад нэг ертөнцийн 3 ногооныг энд зохиосон байдаг юм байна. За тагт ургасан арц нэг ногоон, тайгад ургасан уш нэг ногоон, талд ургасан зээргэн ногоон гэсэн байна. За үүнээс харьцуулт хийж бас дахин харъя. За энэ нь юу вэ гэхээр одоо энд төгсгөлд байгаа энэ нэг ногоон гэсэн энэ үгсүүд одоо төгсгөлдөө маш их олон давтагдж байна. За түүнчлэн өгүүлбэрийн эхлэл дандаа уугаар хэлсэн байж байна. Хүүхдүүд минь одоо та өнөөдрийн хичээлийн гол зорилго нь ингээд ертөнцийн 3-аас санаа авч дуурайж зохионо гэсэн ийм даалгавар байгаа учраас үүн дээр маш их сайн анхаараарай. За энд тагт гэдэг үг тэгээр тайгад талд гэсэн энэ 3 үг манаас гуруулаа эхлэн т үсгээр одоо ижилсэж ногоон гэсэн төгсгөлөөр бас ингэ ижилсэн байж байна. За зарим тохиолдолд одоо мөрд байгаа үгийн тоо хүртэл адилхан байх ийм тохиолдлууд олон бий. За зөв харгалзуулаад онцгоёг таарай гэсэн байж байна. Эрлийг сургааруулдаг, эрдмийг хичээлээр сурдаг. Онцгой, зүйр цэцэн үг ертөнцийн 3-ын аль нь болохыг хараарай. Цагаан талд хар үр тарина, хар үрээс хамаг ухаан дэлгэрнэ. Эрдэмтэй хүн эрхэн баян, үртэй хүн өнөр баян, өргөй хүн өөдлөг баян гэсэн байна. За үүнийг бас харьцуулж жишээ. За эрлийг сургааруулдаг, эрдмийг хичээлээр сурдаг гэдэг маань цэцэн үг. Цагаан талд хар үр тарина, хар үрээс хамаг ухаан дэлгэрнэ гэдэг маань онцгой. За энэ маань бичиг намнаас одоо маш их эрдмийг сурдаг гэсэн санаагаар онцголжээ. За эрдэмтэй хүн эрхэн баян, үртэй хүн өнөр баян, өргөй хүн өөдлөг баян гэдэг маань ертөнцийн 3 баян байна. За энэ дахин ертөнцийн 3 баянг харьцуулж харъя. Газар үнцээр баян, тэнгэр одоор баян, далай усаар баян гэдэг. Энэ сүүлд харуулж байгаа энэ ертөнцийн 3 баянд мөр болгонд орсон үгийн тоо тэнцүү байна. Төгсгөл нь бүгдээрээ баян гэсэн төгсгөлөөр төгссөн. Хэл нь харин арай өөр үсгээр хэлсэн ингэж харагдаж байна. За үртэй хүн эрхэн баян, эрдэмтэй хүн эрхэн баян, үртэй хүн өнөр баян, өргөй хүн өөдлөг баян гэд эхэлж гарч ирсэн энэ ертөнцийн 3-тай сүүлд гарч ирсэн ертөнцийн 3-ыг жишиж харьцуулж харахад сүүлдийнх нь газар, тэнгэр, далай гэд байгаль ертөнцөөс баян зүйлсүүдийг ирж хайж эрэлхийлж хэлсэн байна. Тэгвэл эрдэм үр авалгын талаар хүний өдөр тутмын амьдралд байдаг зүйлсээрээ бас нэг одоо ижилсүүлж баяныг тодорхойлж хэлсэн ийм жишээ байж байна. За харьцуулж харъя. ертөнцийн 3 ногоон, ертөнцийн 3 хөх, ертөнцийн 3 их, ертөнцийн 3 хурдан гэд. За эдгээрээс ингээд анзаараад харахад ногоон, хөх, хурдан гэсэн энэ 3 одоо шүлгэлсэн хэлбэрт эхлэлийн үсгүүд нь адилхан, төгсгөлүүд нь адилхан харагдаж байна. За тэгтэл энэ ертөнцийн 3 их гэж байгаа энэ хэсэгт болохоор энэ дунд хэсэгт байгаа үг нь их гэсэн адилтгал ингэж харагдаж байна. Одоо энд дахин давтаж их гэдэг үгээрээ ертөнцийн 3-ыг зохиосон байж харагдаж байна. За ертөнцийн 3 зохиож чирээ. Энэ бол гэрийн даалгавар. Өөрийн зохиож чадах үйс, зохиож болох үйс юм хоёрыг нь сонгож аваад ертөнцийн 3-ыг зохиож чирээ. За нэгдүгээрт нь сайхан, хоёрдугаарт нь дүүрэн, тэгээд муухай, азтай, ногоон гэсэн энэ 5-аас сонгоод зохиох нь байна. Түүнчлэн өөрөө одоо өөрийн чинь сэтгэл санаанд зохиож болох тийм хэлбэр байх юм бол
дахиад нэмж зохиож болно. Сургачгийн 69-өөс 7 дугаар хуудасны дасгал даалгавраас санаа аван гэрийн даалгавраа хийгээрэй. Анхаарал тавин хичээлдээ идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.